Самбайцхан үзэгчтэй Про подкастын 117 дахь дугаар эхэлж байна. За энэ удаагийн зочноор Чимэгтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Содо хоёр оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу. За өнөөдөр хоёулаа залилах гэмт хэргийн талаар ярилцах болно. За залилах гэмт хэрэг гэж юу болох? За иргэд ямар төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болоод байна. За үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэлээр хоёулаа өнөөдөр ярилцъя. За ер нь залилах гэмт хэрэг гэж юу юм бэ? Тэ? Залилах хэргийн талаарх ойлголтыг бас өгөөч. За тэгэлгүй яг юуны өмнө бас энэ подкаст үзэгчдээ бас өнөөдрийн мэндийг хүргэе. За залилах гэмтрийн асуудал бол бас бидний ялчгүй ярих ёстой сэдвүүдийн нэг. Тийм учраас бас энэ подкаст сонсогч нар манаас маш анхаарахыг бас хүсэж байна. За залилах гэмтрийг гэдэг маань ерөөсөө өмчлөх эрхийн эсрэг нэг төрлийн гэмтрийг болж байгаа. За энэ өөрөөр хэлбэл тухайн хүнийг хуурам эхэлж цахим хэрэгсэл ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулах замаар за бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө болон эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авдаг ийм төрлийн гэмтрэг байгаа. Өөрөөр хэлбэл одоо хүний хөдөлмөрлөж олсон тийм эд хөрөнгө мөнгө төгрөгийг одоо тухайн залилагч гэмбрүүд айтгээд маань одоо хуурам эхлэх аргаар өөртөө бий авч байгаа, шилжүүл авч байгаа ийм гэмтрэг байгаа. Ер нь Чимэгтэй дүүргийн прокурорын газарт одоо ямар төрлийн залилах гэмт төрөх гэж байна? Сая та хэлж штэ. Одоо захимаар залилах, за хуурам эхлэх гэнэ гэдэг. Тэгэхээр ер нь аль төрлийн залилах гэмтэргүүдийг нэг дийлэнх үйлдэгддэг. За Чимэгтэй дүүргийн прокурорын газрын хувьд бол бас төвийн дүүргүүдийн нэгт ордог. Тэгээд энэтэй холбоотойгоор нутаг дэвсгэрийн шалтгаалаад захим залилах гэмтэрэг бол төвөмөл үйлдэгдэж байна. За түнчлэн одоо гар утасны худалдаа, за мөн олон банкуд, төв банкнууд бол хөвчлэн байрладаг. Энэ утгаараа одоо банк санхүүтэй холбоотой банк санхүүгийн захин мэргэжил ашигласан гэмтэргүүд бол гардаг. Одоо энэ сүүлийн үед хүний Facebook хаяг руу нэвтрээд одоо найз нөхөд рүү мөнгө зээлүүлээч гэх одоо бүх хэдийн мессежүүд хийлгээд идэв шүү дээ. Тэгээ үүгээр холбоотой залилуулаад идэг. Та энэ талаар бас яриач. За ер нь залилах гэмтэрэг бол маш олон төрлөөр бол үйлдэгдэж байна. Тухайлах юм бол таны хэлснээр одоо Facebook залилангийн асуудал. За энэ бол одоо сая сүүлийн үед за Facebook гэдэг сүлжээ маань одоо нийгмийн одоо хүүхэд залуу гэлтгүй одоо ямар ч насны хүн харгалзалгүй одоо хүн болгон хэрэгжилж байна. Өдөр тутмын хэрэглээ болсон байна. Энэ хэрэглээ бол бидэнд бол бас давуу байдлуудыг нийгмийн амьдралд давуу байдлуудыг бий болгож байна. Бид нэр одоо хүссэн мэдээллийг Facebook-оор бол авч чадчихээн. Хүссэн мэдээллээ бусдаа одоо хуваалцж байна. За мөн түнчлэг одоо дэлхийн өнцөг булан бүрт байгаа хинтэй ч хамаагүй одоо холбоо тогтоож харилцах боломжийг давуу байдлуудыг бий болгож байна. Гисэн хэдий боловч одоо нөгөө сайн хайжгаар сар гэдэг шиг энэ Facebook-ийг одоо буруутай одоо залилам эхлэх гэмтрийн бас арга хэрэгсэл болгож ашиглаж байгаа тохиолдол бол цөөнгүй байна. За Facebook орчинд жолооны өмнөлт гаргуулна, жолооны эрх сэргийн ч гэдэг юм. За мөн одоо Солонгос улс руу виз найдвартай гаргаж өгнө, найдвартай зээл болгоно. За мөн түнчлэг одоо зах зээлийн үнээс одоо хямд орон сууц түрээслэгч гэдэг юм. Иймэрхүү байдлуудаар ийм төрлийн зар мэдээллүүд бол аягүй их явдаг. За энийг одоо бас одоо өдөр тутамд англи Facebook үзэж байхад бол гарч ирдэг. Энэ бүгдийн цаана одоо бас залилах гэмтрийг бол нуугдж байхыг бол үүсэхгүй. Учир нь гэвэл одоо жолооны өмнөлгийг одоо хүн мэдээж одоо тусгай зөвшөөрөл бүхий сургалтын төвд тодорхой хугацаанд суралцаад түүнийхээ дараагаар жолоод хэргийн одоо шалгалт өгч та тэмцэний үндэс дээрээс жолооны өмнөлгтэй болдог тийм ээ. Гэтэл магадгүй Facebook-ийн зарын дагуу хин нэг нь үл таних гэдэгтэй холбогдоод тухайн хүнд одоо мөнгө шилжүүлснээр жолооны өмнөлг гаргах боломж байхгүй. За түнчлэн одоо Солонгос улсын одоо виз гаргамж гэдэг юм уу. Одоо ерөнхийдөө иргэд бол гадагшаа ажиллах хүсэл эрмэлзэл бас одоо тэг хүмүүс бол олон байдаг. Эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ хүмүүсийн одоо энэ хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор энэ одоо Солонгос улс руу виз найдвартай гаргана гэдэг зар бол бас олон байдаг. Тэгээ энэ одоо зарын дагуу залилсан хүмүүс баггүй байна. Тухайлбал одоо энэ Солонгос улс руу виз гаргахын асуудлыг бол зөвхөн одоо Солонгос улсын элчин сайдын яам, за олон тухайн газраас зөвшөөрөл авсан одоогор бол Монгол улсад бол 10 орчим байгууллага одоо аль бие сурал гаргадаг. Тэрнээс бол одоо хувь иргэн бол одоо Солонгос улсын визийг гаргах бол ямарч боломжгүй. Тэгэхээр одоо нөө өөрийн хийж чадахгүй те боломжгүй зүйлийг одоо боломжтой мэдээлэл иргэдийг бас залилаад байна шүү дээ тийм үү? Тийм. Тэгэлгүй яг. Одоо ийм тохиолдол бас байгаа даа те. Одоо үнгүүцгийн маань сайт дээр байр түрээслүүлнэ гэдэг. За тэгээ уурчлагаагаа төлчих. Тэгээ иргэд маань уурчлагаагаа төлчөөд эргээд нөгөө байранд нь очихоор
Нөгөө шалаа өөр хүний бээр үуч нөгөө маань уцаа салгаад алга болдог гэдэг. Ийм хөө тохиолдол өссөн үгүй байгаа. Тэгэхээр ер нь яг энэ задлах гэмтрээс урьдчилан сэргийлэхийн тулд яг яах вэ? Одоо саяны таны ярьсан жишээнүүд дээр. Ер нь бол задлах гэмтрээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүн маань өөрөө бас ойл хэрэгцээ мэдлэгээ дэвшүүлэх. Тэгээд ер нь бол альва ямар нэгэн төлбөр тооцоо хийхтэй холбоотой асуудал дээр одоо нөгөө долоо хэмжиж нэг өгөх гэдэг шиг сайн нөхөр хандж явах хэрэгтэй. Тухайлах юм бол одоо энэ орон сууц одоо түрээслэнэ гэдэг юм цаар байж байна тийм ээ. Тэгээд энэ өнгөө цэгийн дээр магадгүй байлаа гэж бодоход одоо иргэн холбогдоход одоо тухайн царын дагуу онгод ороод үзэхэд одоо бүрэн тавилгатай байр. Гэхдээ нөгөө зах зээлийн үнээс арай хямд байдаг. Хямд болохоор мэдээж хүн сонирхдаг, олон хүн сонирхдаг. За тухайлх нь одоо орон сууц түрээсийн гэрээг одоо ихтгэл хөмжлийг одоо иргэдэд төрүүлэхийн тулд тухайлбал улсын бүртгэлийн гэрчлэгийг хүртэл одоо тухайн зураг харанд нь оруулсан байх жишээ нэ тийм ээ. Тэгэхээр одоо иргэд бол бас итгэдэг тийм ээ. Үнэхээр ийм байр байгаа юм байна. Улсын бүртгэлийн гэрчлэгийн хүртэл байна штэ гэж боддог. Гэтэл одоо тэр нь бол урам хэлэлтэй байдаг. Тэгээд энэ дээр бас нэг зүйлийг хэлэх гээд ер нь бол манай иргэд нөгөө дансруу шилжүүлэхээр найдвартай гэж бас бодоод байдаг тийм ээ. Одоо хин нэг иргэний данс учраас иргэд би бас мөнгө аавна. Энэ иргэний данс руу шилжүүлж байгаа учраас энэ мөнгийг манай одоо баталгаажуулж байгаа. Өөрөлдөө би ямар нэгэн байдлаар энэ мөнгөө буцааж авах бүрэн боломжтой гэж ойлгодог. Гэтэл одоо энэ сүүлийн үед энэ банк сувгуудтай холбоотой ямар залилангууд их гараад байна. Ерөөсө бусдын дансыг айгүйх ашигладаг болсон байна. Өөрөөр хэлбэл залилмаглагчийн гинт буруутай гэдэгтүүд өөрийнхөө дансыг ашиглахгүйгээр одоо бусдын одоо тухайлбал одоо гудамжинд олон нийтийн газар явж байгаа хүмүүсээс заахаа хичээ төрийн дансаа хэрэглүүлээч одоо манай би одоо картгүй байна тий би танд одоо 20 сая төгрөг өгч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар одоо бусдын дансыг ашигладаг. За бүр даа ялангуяа одоо зөвлөг үед юу гараад байна гэхээр хэрв та одоо ямар нэгэн банкны интернет банктай бол одоо мөнгө олох боломж байна гэдэг жишээлбэл тийм зар байж байгаа. Тэгээд тэр зарын дагуу холбогдоод хүмүүс яахлаа. За өдөрт одоо 100 сая төгрөг танд өгнө. Тэгээд та банкныхаа нууцуг дансыг ашиглуулнаа. За манайх нь одоо жишээлбэл одоо coin ч юм уу одоо ямар нэгэн одоо банк сувгийн одоо энэ биржийн үйл ажиллагаа явуулдаг учраас маш олон данс хэрэглэдэг гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар одоо иргэдийг хуураад өөрөөр хэлбэл өөр хүний дансыг ашиглаад ингээд энэ төрлийн нэмтрийг бас үлдээд байна. Тэгээд цаашлбал одоо энэ данснаар дамжсан мөнгө нь өшөө цаашаа ингээд өөр дансууд руу иргэдийн дансууд руу дамжиж авчдаг. Эргээд цаашаа тэр дансны явж байгаад магадгүй нэг крипто валют руу шилжих эсвэл одоо гадаад улсын гуйлгаар бүр Монгол улсаас гараа явуучих юм уу? Ийм эрсдлийн өсөл байдлууд үүсдэг. Тэгэхээр иргэд бас танихгүй дансаа бити ашиглуулаарай тий. Бас энэ залилах гэмт хэрэгт одоо урьдчилан шалгах ажиллагаанд бас нэлээд удаашрал үүсэх магадaltaй байна шүү дээ. Тий. Тэгэл байх. Тэгээд дөрөвний жишээн дээр аваад ярихад бол бас нэг зүйлийг нэмжлэхэд нөгөө жолооны үнэлэг гарах асуудал. Яг энэ асуудал дээр бол манай Жингэлтэй дүүргийн прокурорын газраас одоо миний хэл тавьж байгаа нэг хэрэг бол байна. Тэгээд мөрдөн шалгах ажиллагаанд бол явагдаж байгаа. Тэгээд энэ болохоор яг зарын хувьд бол яг жолооны үнэлэг гаргана гэдэг хүмүүсээс мөнгө авчдаг. Тэгээд одоо та иргэний үнэлгээ явуулчихаа. Жолооны үнэлэг чинь одоо гарна. Одоо жишээлбэл 400 сая төгрөг гарна. Та урьдчилгаа тэдэн төгрөгийг одоо 150 сая төгрөгийг шилжүүлээ гэдэг байдлаар хэлдэг. Тэгээд иргэд болохоор энэ нэрэл болчдөг юм бахтаа гэж бодоод шилжүүлчихдэг. Тэгээд эргээд одоо 7 хоногийн дараа нөгөө хүмүүс рүү холбогдоод за жолооны үнэлэг чинь гарчлаа. Яг одоо хэвлэгдэж байна. Та одоо үлдгэл мөнгө яралтаа шилжүүлээч гэдэг юм уу. Иргэд маань бас л одоо тэгж шилжүүлчихдэг. Ингэснээр одоо тухайн залилангийн хэрэг хоригч болдог. Тухайлбал одоо тэр хэргийн тухайд бол одоо ойролцоогоор нэг 100 орчим үйлдэлтэй юм хэрэг байна. Яг мөрдөн жалах ажиллагааны авчиж юу тогтоогдсон гэхэлэр 100 орчим хохирогч нарын одоо 80-аас 90 орчим хувь нь ерөөсөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна. Учир одоо ингээд шалтгаан нөхцөлийг ингээд тодруулахаар өөрснөө нөгөө жолооны үнэлгийг одоо хууль бусаар хин нэгнээс авах гэсэн учраас иргэд маань бас цагдаагийн байгууллагад ханддаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө шилжүүлсэн мөнгөнд өнгөөсөө хамаарат за одоо яг нэгэн тэнгэрсэн юм чи одоо энэ эргэж олж авна гэж бодлоо тийм адгийн зарга 10 хоног гэдэг шиг тиймэрхүү байдлаар ингээд орхичдаг юм байна. Тэгээ энэ нь одоо бас нөгөө залилан мэдлэгч этгээдүүдийг одоо улам өгшүүлж байгаа ийм асуудал байна. За Facebook дээр иргэдийн зургийг ашиглаад одоо бас Facebook хаяг нээгээд найз нөхд рүү нэм бичдэг. За мөн иргэдийн Facebook хаяг руу хууль бусаар нэвтэрч урж байгаа тийм. Мөн бас найз нөхд рүү нэм бичээд өөр хүний данс явуулаад байдаг. Ийм төрлийн залилангууд бас их шүү дээ тийм. Тэгэхээр бас та энэ талаар бас ярьж. Тийм тэглэгээ ер нь бол Facebook одоо тийм хаягны цаана тийм ээ ямар нэг аккаунт байгаа. Тэр хаягны цаана бол хинч хийж бол. Одоо хүн болгон одоо хаяггүй хүн гэж бол алга байна.
Одоо магадгүй нэг хүн одоо өөртөө 2 буюу түүнээс хідэн чаяг одоо нээх боломжтой байна. Одоо яг нэг байдлаар. Тэгэхээр өөрөөр хэлбэл Facebook-ийн алдж байгаа тохиолдлууд бол зөөнгүй энэ ямар шалтгааны болохоос алж ирэхээр бид нөгөө нууц үгээ хитрхи энгийн байдлаар үжиж байна. Тухайлх юм л одоо утасны дугаараараа хийждэг. Тухайлх юм л өөрийнхөө нэрээр хийсэн ч байх жишээ нэ тийм ээ. Тэгээд дээрэс нь нууц үгээ бусдад айгүй хэлдэг. Одоо жишээлбэл одоо эмээ өвөж гэдэг юм уу бидний аав ээж нар тий хүүхдээ шууд нууц үгээ хэлээл. За миний юу руу ороод байгаа ч гэдэг. Тэгээ за нууц үгийг нэгж хэлэв гэвэл за мартахгүй намар миний утасны дугаараар хийчихээ гэлээ. Гэтэл тухайн хүний утасны дугаарыг магадгүй зүгээр нэг жишээ болгоод ярихад хин нэгний одоо утасны дугаарыг таагаад тэгээ тэр утасны дугаарыг нь одоо нууц үгэнд нь хийхэд л одоо шууд нэвтрээд орчих боломжтой. Дээрээс нь тухайн Facebook руу одоо ямар нэгэн зарах комент шеэр хийгээд ирдэг. Одоо жишээ энэ дээр лайк тараад өгөөч, энийг шеэр хийгээд өгөөч гэдэг одоо бусд одоо Facebook-ийн найзууд их хаяадаас ирдэг. Эдгээр лөө одоо хүмүүс санамсруу байдлаар ч гэдэг юм уу. Одоо хүн тус болох гэсэн одоо сайхан сэтгэлээр хандаад дарцдаг. Тэгээд ингээд нууц үгээ ингээд алдаад байна. Тэгээд тухайн хүний нууц үгийг авснараа тухайн хүний өмнөөс тухайн хүний одоо хамгийн дотн харилцдаг одоо жишээл аав ээж тэгээ хамгийн сүүлийн үед харьцсан одоо хүмүүс рүү одоо чат өчээд хайсны яралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Энэ тасрыг яралтай шилжүүлээд өгөөч. Маргааш өглөөгүй тийм ээ. Эсвэл одоо 2-3 цагийн дараа банк акаунт орчихё гэдэг байдлаар бичдэг. Тэгэхээр яг энэ тохиолдолд болохоор ингээд судалгаа авахд бол 4 хүн дотмын одоо нэг нь бол заач ингээд шилжүүлдэг л гэж байна л да. Тухайлх юм бол одоо би өөр дөрөв ч юм уу одоо ингээд хин нэг дээр аваад үзэхэд магадгүй одоо миний ихнэр одоо яралтай мөнгө шилжүүлээч тийм ээ. Энэ тасар мөнгө гэдэг бол шууд ингэ шилжүүлчих чинь тийм ээ. Нэгтлэхгүй байна тийм нэгтлэхгүй байна. Тэгэхээр энэ анхаарал сэрэмжийн асуудал бол хүн болгон дээр дэлбэр тооцооны асуудал дээр нэгтлэх шаардлагатай байна. Facebook-ээр одоо нэг гадны иргэдтэй харилцдаг тийм. Тэгээд ачаа явуулна. Одоо миний ийм хөрөнгө байгаа энийг бас явуулъя гэдэг. Тиймэрхүү байдлаар нэг ачааны мөнгө авдаг бас зэлдэг ийм асуудал байх шүү дээ. Энэ талаар бас та нэг тодорхой дэлгэрэнгүй жишээн дээр тайлбарлаад бас ярьж байна. Тий. Яг энэ бол ерөнхийдөө бас нэг өв залах хэмжээний залил ингээд ийм төр романс зарлал гэж нэг талаас хэлдэг. Яаж юм гэхээр ерөөсөө ганц би одоо тийм эмэгтэй эрэгтэй айлал нь хүмүүс болно. Эдгээр хүмүүстэй одоо харилцаа тогтоодог. Тэгээд тодорхой цаг хугацаанд ингээд харилцдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүний итгэлийг олоод авдаг. Тодорхой хугацаанд одоо жишээлбэл 1 сарын хугацаанд ч юм ингээд өдөр тутам харилцаад тахаар хүн л бас ямар нэгэн байдлаар тухайн хүнд итгэлцэл үүсдэг. За тэгээд тэрнийхээ итгэлцэл үүснийхаа дараагаар одоо нөгөө тухайн хүний хуурах боломж олцоог өөртөө бий болгож байна. Тэгээд дээрээс нь за одоо би одоо чамтай хамт амьдрья тийм ээ. Би одоо шул гадаад энэ ийм газар хайртай одоо чамтай хамт очиж амьдрмаар байна. Би чамтай хайр сэтгэлтэй гэдэг юм уу тий. Тэгээ одоо ингээд чам руу их нээлжинд одоо би мөнгө явууллаа. Тийм ээ ийм каргогоор ийм эззүүл хөрөнгө явууллаа. За энийг чи ямарчсан аваатгаа тийм ээ. Гэт одоо хэлдэг. Тэнгуут нь за яаж авах вэ гэхүү гэхлээр за энэ хүнтэй холбогдоод аваатгаа гэдэг. Тэгээд тэр хүн рүү ингээд холбогдохлоор за одоо жишээлбэл тэр хүнээс илгээсэн одоо жишээл 10,000 доллар ч гэдэг юм уу ингээд яг энэ хил тэр каргон дээр байна. Тэгээд энийг одоо хувилгыг шилжүүлэхийн тулд одоо энэ юуны хаалт хийгдсэн байна. Энэ хаалтыг хийхэд бол одоо та өөрөө одоо жишээл 3 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ тасруу ингээд шилжүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо нөгөө охирч маань итгэдэг нэгэд тодорхой хугацаанд харьцсан байгаа учраас энэ хүн надад явуулаа хэлэхгүй гэж бодоод тэр 3 сая төгрөг шилжүүлдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар бас залилуулж байна. Дээрээс нь ер нь одоо ингээд юм зар нотолтно гэсэн зарууд дээр нөгөө найдвартай зээл олгоно гэж нэг одоо гадаад хүний зурагтай Facebook-ийн залилгууд айгүйх байна. Тухайлах юм бол одоо яг гоо ингээд миний шалгаж ирсэн хэрэг тэрийг гарч исэн. Тухайлах юм бол банк санхүүгийн байгууллага тийм ээ. Ямар нэгэн хүнд зээл өгөхдөө хизээч тухайн хүнээс мөнгө авдаггүй. Мэдээж хэрэг хүн өөрөө мөнгөтэй байх юм бол тэр банкаас мөнгө зээлэх шаардлагагүй шүү дээ. Гэтэл тэр залилгууд яаж ийм гэхээр за банкыг зээлийг бол найдвартай олгоно. За энэ хүү зээл олохдоо танд одоо гэрээтэй холбоотойгоор одоо 200,000 төгрөг энэ манай банк юу тасруу шилжүүлэх ёстой. За та магадгүй 5 сая төгрөгийн зээл авахын тулд одоо 500,000 төгрөгийг хүрчлээ аавна. Гэхдээ энэ 500,000-ыг чи одоо зээлтэй чинь хамт буцаагаад олгочихно ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд бас бусдыг одоо ингээд залилах юм асуудал байна. Тэгээ одоо иргэд маань одоо бас уг нь бол өөрт мөнгө хэрэгтэй байгаа. Гэхдээ мөнгө өөрөө мөнгө зээлэх чиж одоо тухайн хүн рүү одоо мөнгө зээлээд одоо иймэрхүү байдлаар одоо ингээд залилуулах юм асуудал бас гарч байна. Бас цөөнгүү гарч байгаа нэг одоо залилахын тэрэг гэвэл онлайн захиалга байна тийм. Онлайнаар бараа захиалаад мөнгөө шилжүүлдэг. Нөгөөх нь
ирдэггүй. За энэ бол сая бүр сүүлийн үед бол за ковидын үед бол нийлээд гарсан. Одоо энэ ковид цар тахалтай байна, хойшлоод байна гэдэг байдлаар яваад байдаг. Тэгэхээр энэ яг гинт хэргийн талаар бас тодорхой дэлгэрэнгүй ярил. Ер нь бол онлайн захиалга ер нь яг таны хэлдгээрийг 2020 оноос хойш тийм ээ, харин 20 цэрэг үеэс эхлээд юм байна. Даймжирсан. Нөгөө мэдээж хүн болго өөрөөсөө очиод худалдаа авалт хийх боломжгүй дандаа л онлайнаар захиалах байдлаар явж илаа гэсэн. Тэгээ энэтэй холбоотойгоор мэдээж болоо бас энэ онлайнаар ард иргэд түргэн шуурхаа юм аа, тийм ээ. Заавал гарч орохгүй өөрөөгөө эрсдэлд оруулахгүйгээр худалдаа авалт хийж болж байгаа боловч нөгөө талаасаа бас яг энийг дагсан бас цаар асуудлууд гарч ирсэн. Үүний нэг нь бол ялч онлайн захиалга. Онлайн захиалгын нэг онцлог нь бол яг тухайн төлбөрийг бол урьдчилгаа эсвэл одоо бол бүрэн төлөхийг бол заавал шаарддаг тухайн байгууллага. Ингэснээр одоо нөгөө мөнгөний урьдчилгаа төлждөг. Эргээд нөгөө бараа бүтээгдэхүүн маань одоо 7 хоногийн дараа ирэх болсон бол ирдэггүй. Тийм ээ. Баггүй сарын дараа ирэх байсан бол ирдэггүй. Ийм асуудлууд бол гардаг. Тухайлх юм бол одоо яг мэдээж энэ асуудал нь бол нөгөө тийм онлайнаар захиалга хөгжүүлэх явуулж байгаа бас найдвартай аж ахуйн байгууллагууд бас зөндөө байгаа. Эдрийг бол би үүсгэгээгүй. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л хүмүүс энэ захиалгыг авах та тэр найдвартай газраас нь одоо сайн судалж ижил авах хэрэгтэй. Магадгүй одоо тухайн аж ахуйн нэгж байгууллага яг адилхан одоо Facebook хаяг нэгээд тухайн аж ахуйн нэгж байгууллага юм шиг болгоод одоо хүмүүсийг залилах асуудлууд ч гэсэн маш их гардаг. Одоо хүний хэрэгцээ шаардлагад тулгуурлаад буюу одоо энэ сүсэг бишрэлийн далимдуулж бас залхын төрүүд үлддэг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас анхааруулж хэлэх юм гэвэл юу гэж болох вэ? За сүсэг бишрэл тийм ер нь бол залих гэмтрийн бас нэг онцлог нь бол өөрөө тухайн хүнийг одоо хурам эхлэх тийм ээ, хурам эхэлдэг. Энэ хурам эхлэх арга нь бол өөрөө сүсэг бишрэлийг одоо далимдуулах аргаар тийм ээ ашиглан уруулаа ашиглаж байгаа асуудал бол байна. Тухайлх юм бол одоо мэдээж манай хардсан учраас одоо бүх төрлийн шашин одоо нээлттэй тийм ээ шашин зүтгэс зүтгэх хэрэг. Гэтэл одоо альва нэгэн одоо ямар нэгэн мэдээж амьдрал баялаг учраас ямар нэгэн гай зовлон өвчин гэдэг юм иймэрхүү асуудал болоход хүмүүс одоо ямар нэгэн шашны орсуулаар гэдэг юм уу таньдаг мэддэг үздэг хардаг хүн дээр очдог. Тэгээд эдгээр хүмүүстэй ингээд уулзахаар за одоо наад жишээлбэл таны хүүхэд чинь одоо ямар нэгэн хорлол болжээ тийм ээ. Энийг одоо яахгүй болохгүй, засахгүй болохгүй. Засахын тулд одоо хэдэн сая төгрөг хэрэгтэй. Ийм мөнгө авчирна. Тэгэхгүй бол одоо энэ хүүхэд одоо магадгүй насгүй болсон байж гэдэг юм тий. Өөрөөр хэлбэл бол тухайн хүний шууд сэтгэл зүйрөө орж байгаа. Мэдээж хүн одоо хүүхэд нь өвдсөн өвчөө зовлонтой байна гэж яхад тэр хүн одоо магадгүй тийм тодорхой хэмжээний сүвшил байлаа. Тэгээ тэр сүвшлийг нь айлмдуулаад иймэрхүү байдлаар саллах үйлдэл байдаг. Энэ нь бол бас магадгүй ингээд тодорхой цаг хугацаанд үргэлжилж байгаа асуудал байдаг. Одоо удаа дараа жишээлбэл сар болгон заслах гэж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар одоо хүмүүсийн мөнгийг дэлжүүл авч байгаа байдал бас байна. Тэгээд санхүүгийн дэмжлэг харилцан үзүүлдэг одоо энэ маркетинг пирамид тогтолцооны бас задлан байгаа шүү дээ. Тэгэхээр чөлөөт төргийн прокурорын газартыг нөхөө төрлийн задлангийн гэмтэрэгт тэр нь хэрэг байна вэ? За ер нь энэ төрлийн гэмтэргийг яг ингээд жишээ болгож ярих юм бол сүүлийн үед бас бэлтгэс мөрөнгөд компани асуудал байж байгаа. За энэ болохоор энэ хэргийг бол жишээлгээр хэлэхэд бэлтгэс мөрөнгөд компани үүсгэн байгуулагч олон гүйцэтгэх захирал нэр бүхий 9 хүн за одоо бүлэглэн за тухайн Өвсгөл аймгийн Өвсгөл аймагт оршин сууж байгаа одоо амжиргааны баталгаажих түвшинд даавар хөгжлийн бэрхшээлтэй гэдэг юм. Өндөр настай эдгээр хүмүүсийн одоо амжиргааг дэмжих за тухайн хүмүүсийн санхүүгийн дэмжлэг олгох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулнаа. Тухайн хүмүүсээс мөнгө аваад энэ мөнгийг нь одоо шууд 2 дахин өсгөж өгнө. Тухайлх юм бол одоо 3 сая төгрөг аваад сарын дараа шууд 6 сая төгрөг болгоод өгнө гэдэг юм. Иймэрхүү байдлаар гэрээ байгуулад ийм залих пирамид тогтолцоотой ийм залих хэмжээнд дэрэгт бол хял тавьж ажилласан. За тэр нь болохоор зөвжлийн хувьд болохоор аргын хувьд болохоор тухайн мөнгийг нь одоо гадаадд руу өндөр өгөөжтэй тийм ээ аж ахуйн нэгж байгууллага компаниуд одоо мөнгөний өсгөж өгнө гэдэг байдлаар бол тухайн хүмүүсийг хуурдаг. Тэгээд эхэлж одоо нөгөө орсон энэ хүмүүст одоо шууд ингээд өсгөөд өгчдөг. Тэгэхээр нөгөө тухайн орон нутгийн иргэд бие биенээсээ одоо ингээд сонсоод магадгүй одоо хин нэгэн танихгүй хүн энэ компани ашигтай байна гэж хэлэхээс илүүтэйгээр магадгүй миний таньдаг хүн миний найз нөхөд одоо энэ компани үнэхээр ашигтай байна. Тэр ингээд мөнгө өсгөд авсан байж тээ гэхээр одоо хүмүүс аягүй хэтгдэг. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо маш их тийм төрлийн залиланд бол хуурдах асуудал байдаг. Тухайлх юм бол тухайн залиланд бол 2595 орчим иргэн хохирчоор тогтоогдсон байна. Үүнтэй холбоотойгоор 45 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэдэг үйлээр тогтоогдсон. Энтэй холбоотойгоор Чингэлээ төргийн прокурорын газраас
ялах тэмүүлэл үлдэж за эргийг бол Хөвсгөл аймгийн эрүүг хэргийн хашны шугад бол шилжүүлж гээд байна. За тус хэрэг дээр бол мөрдмөц цаг халбаны залилах гэмтрийн хилтэс за болон за орон нутгийн цагдаагийн газрын 3 ажлын хэсэг гарч за 50 орчим бүртгэгч нар бол ажилласан бүрдэн ажилт ажиллагаа явуулсан байдаг. За ингээд Чингэлтэй төрийн мөрхрийн газраас аль 618 хавц тэрэгт одоо хяналт тавьж ажиллаж одоо эргийг шүүхрүүлж байсан байна. Одоо яг худалдаа авах үйл ажиллагаатай холбоотой гэрээтэй холбоотой маргаанууд гэдэг. Тэгэхээр зарим иргэд бол үүнийг залилах гэмтэргээ гэдэг. Зарим нь болохоор за энэ бол иргэний эрх зүйн маргаан байна гэж үздэг. Тэгэхээр ер нь иргэний эрх зүйн маргаан за энэ залилах гэмтэргийн хооронд нь тийм хэрхэн ялгадгийг одоо энэ гэрээтэй холбоотой гэрээ байгуулсан холбоотой хор. За ер нь бол иргэдийн дунд ч гэсэн нэг юм ойлголт байгаад байдаг. Уг нь бол иргэний эрх зүйн харилцаа гэдэг нэг гэрээ элцлийн улмаас үүссэн ямар нэгэн маргаан. Тухайлх юм бол одоо худалдаа авах гэрийн дээр ярих юм бол одоо худалдаа авч байгаа зүйлийн тоглолт тухайлх юм бол одоо эвдэрхийн машин ч юм уу. Эсвэл нөгөө өөрийнх нь эзэмшилт биш. Өөр хүний машиныг одоо бусдад худалдах гэдэг юм уу. Иймэрхүү тоглолтын энэ асуудал дээр бол иргэний эрх зүйн харилцааг зохицуулах асуудал байдаг. Гэтэл яг тухайн процесс дээр тухайн одоо гэрээ хэлцэлд ямар нэгэн байдлаар тусахгүйгээр хуураад өөрөөр хэлбэл эвдэрхий бусдын эзэмшил байдаг машиныг за одоо энэ миний машин байгаа тийм ээ. Гэтэл яг өөрийнх нь машин биш байхад энэ миний машин байгаа гэдээ одоо магадгүй хуураад магадгүй энэ миний машин шүү гэдэг одоо ямар нэгэн байдлаар одоо хуурамч баримтч үзүүлээд ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо ингээд тухайн хүнд худалдан борлуулсан. Гэтэл тэр машин одоо бусдын эзэмшлэх байдаг. Энэ асуудал байвал юм бол одоо нэг талаас залилах энэ төр гэж үзгээр. Залилах гэмтрийн бас нэг хамгийн гол нэг онцлог нь бол тухайн хуурч байгаа одоо гэмт этгээд бол тухайн одоо хүний төргийг шилжүүлэн одоо төрийн эзэмшлийг мөнгө төргийг шилжүүлэн авснараа буцаа өгөхгүй байх тийм субъектив санаа зорилго бол байдаг. Эсвэл одоо тодорхой хувийг нөгөөд үлдэгдэл хувийг нь одоо тухайн үед шилжүүлэхгүй байх нөхцөл байдлыг одоо бүрдүүлдэг. Бүрдүүлгээр бас онцлогтой. За мөн түнчлэн одоо онлайн захиалгын одоо гэрээ байгуулад тухайлх юм бол иргэн А ч юм уу тийм ээ А B2 одоо тавилга захиалгын хойвс тавилга захиалгын гэрээ байгуулаа гэж бодъё. За тэгээд 1 сарын дараа хойвсын тавилга одоо Улаанбаатар хотод ирнэ тийм ээ одоо гадаадаас одоо хятад бүгд амьтдаар тусаас ингээд тавилга захиаллаа гэдэг гэрээ байгуулаа гэж бодъё. Тэгээд одоо гэрээний өрд дүнгүүл 5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд 1 сарын дараа ингээд хугацаа өнгөрөх тухайн тавилга ирсэнгүй. Тэгээд энэ нөхцөл байдал юу болов гэдэг тийм ээ. Тэр ингээд шалгаад үзэхэд юу болох вэ гэхлээр нэг талаасаа нэгдүгээр хэлбэр нь болохоор тухайн компани бол үнэхээр тавилга захиалсан үгүй захиалсан. Гэтэл одоо нэг хил гайлын ачаа барааны тээвэрлэлтийн одоо очор тийм ээ тухайн одоо худалдаа авах гэрээний ямар нэгэн одоо эрсдэл нөхцөл байдал тухайлбал одоо наашаа ачигдсан тавилга нь одоо замдаа одоо эвдэрч гэдэг юм уу машин тээврийн хэрэгсэл эвдэрч гэдэг ийм нөхцөл байдлаар шалтгаалаад хугацаанд ирээгүй байж байгааг үгүйсэхгүй тийм ээ. Энэ тохиолдолд бол одоо гэрээний эрсдэл гэж бол үздэг. Энэ бол өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг бол биш. Гэтэл нөгөө талаасаа тухайн компаниуд 5 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэрнээ тухайн тавилгыг огт захиалаагүй байдаг. Огт захиалаагүй өөрөөр хэлбэл тавилга захиалгах чиглэлээр ямар ч арга хэмжээ аваагүй. Тийм ээ зүгээр л одоо магадгүй тухайн хүний мөнгийг аваад өөр зүйл зарцуулчихсан юм уу тийм. Энэ тохиолдолд одоо өөрөө залилах гэмт хэрэг болох гэдэг юм. Иймэрхүү байдлаар залилагдана. Хин нэгэнд мөнгө зээлүүлээд эсвэл худалдан авалт хийгээд ч юм уу. Ер нь бол би залилуулчлаа гэж цагдаагийн байгууллагад хандах тохиолдол аягүй их байдаг. Ер нь бол одоо нөгөө уг нь бол журмаараа иргэний иргэн шүүхэд ингээд хандаад тийм ээ шүүхний хэмжил гаргаад шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл одоо ингээд би залилуулчлаа гэдэг байдлаар шууд цагдаагийн байгууллагад ханддаг. Тэгээд цагдаагийн байгууллагаас мэдээж нэгэнт иргэд гомдол гаргасан учраас тухайн гомдлын дагуу холбогдох шалгалт ажиллагаа явуулаад тухайн үйл баримтад үнэхээр залилсан байна уу? Эсвэл одоо энэ гэрээний эрсдэл байна уу гэдэг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоодог. Тухайлх юм бол одоо нэг жишээ аваад үзвэл худалдаа авах гэрэн дээр явах. Үзэхэд за миний одоо энэ эд зүйлийг одоо ингээд худалдан борлуулад өгөө гэдээ одоо шууд хоорондоо хэлцэл хийгээд амаар ярилцаа тохирлоо. Тохироод мөнгийг нь одоо 7 хоногийн дараа өгнө. Худалдан борлуулчаад өгнө гэдэг ингээд тохирлоо. Гэтэл ингээд тохироод 7 хоногийн дараа болсод нөгөө мөнгөө өгдөггүй. Тэнгуут иргэд маань одоо бас би одоо залилуулчлаа гэдэг байлаар ингээд цагдаа бол шууд хандах гэдэг. Гэтэл яг ингээд ачаад тухайн нөхцөл байдал юу болсон байдаг гэхээр тухайн зүйлийг бол зарж чадаагүй байдаг тийм ээ. Одоо магадгүй одоо ямар нэгэн бусад өөрөөс нь шалтгааллах нөхцөл байдлын улмаас зарж чадаагүй. Эсвэл одоо тухайн зүйл нь зарагдах боломжгүй болсон ч гэдэг юм. Ийм нөхцөл байдлаас зарж чадаагүй усгаас мөнгөө тухайн цаг хугацаанд нөгөөх байдаг. Нөгөө талаас гэх юм бол
тухайн хүн тухайн эд зүйлийг нь магадгүй уулзаад авч явснаас хойш 1-2 хоногийн дараа зарчихсан тийм ээ. Тэгээ мөнгөний одоо тухайн хүнтэй эргүүлж өгөх ёстой байтал өгөхгүй өөрөө өвдө ашиглаж авчихсан байдаг. Энэ тохиолдолд одоо өөрөөр хэлбэл нөгөө буцааж тухайн үнээс авсан эд зүйлийг буцааж өгөхгүй байх санаа зорилго нь байр гэж байгаа учраас энэ төлөв тохиолдол бол залхах гэмтэр болоо. За иргэд гэхээс илүү хоёулын этгээдүүд хохирдог бас нэг асуудал байгаа тийм үү. За энэ болохоор харилцагч байгууллагуудынх нь за мэйл хаягийг харилцдаг одоо контактыг өөрчилждэг тийм. Ганц хоёр үсгийн зөрүүтэй болгочтой. Тэгээд нөгөө иргэд хуулийн байгууллагууд хуулийн этгээдүүдээс одоо залилаад идэг юм бол байдаг. Энд дээр бас анхааруулж хэлэх. Тий. Ер нь бол энэ төрлийн одоо залилах гэмтэрхийн хохирлын хэмжээ бол бас баггүй дүнгээр яригддаг. Мэдээж нөгөө харилцагч байгууллагууд одоо бол тэр болгон ингээд мөнгө төгрөг авалцж чинь гээл одоо бэлэн мөнгөөр тийм ээ гүйлгээ хийх боломж олцсон тийм харилцагч байгууллагууд хоорондоо имэйлээр харьцдаг тийм ээ. Энэ бол нэг талаас нөгөө цахим хэрэглээний бас соёл нэвтэрсэн байна. Гэтэл одоо энэний хажуугаар болохоор бас тухайн одоо харилцагч байгууллагуудын хоорондын одоо мэйлийг одоо гэмт этгээдүүд болж аваад тухайн харилцагч байгууллагад нь одоо жишээлбэл яг тухайн харилцагч байгууллагын юм шиг мэтэр одоо имэйл хаяг үүсгээд тухайлбал аяллаа шүү дээ тийм ээ. Нэг хүмүүсний зөрүүтэй. Магадгүй тэрийг одоо нэгтлэн тухайн мэйлийг шалгахтаа сайн нэгтлж хараагүй энэ манай нэг харилцагч байгууллагаас ирж байна. Гэрээний төлбөрийг энд даасан шилжүүлээ гэдэг мэйл ирлээ. Энийний дагуу одоо нэг хэмжлэг ирсэн байна. Ингээд мөнгө шилжүүлээ гэдэг байдлаар ингээд шилжүүлждэг. Гэтэл тэр тухайн шилжүүлсэн данс нь одоо цалигчд гэдэг одоо данс байдаг. Жишээ өөрөөр хэлбэл нөгөө тухайн төлбөрийг яг авах ёстой компани руугаа шилжээгүй. Одоо бусад өөр этгээд одоо ингээд замаас авч байгаа юм бол байна. Энд дээр бол хамгийн гол асуудал бол нөгөө ирсэн мэйл болгоныг бол сайн нэгтлэх хэрэгтэй. Шаардлагатай шаардлагагүй мэйлүүдийг одоо зайлшгүй одоо нөгөө үзэж унших танилцах шаардлага байхгүй. Тухайн аж ахуйн чинь яг баталгаатай мэйл мөн үү шүү гэдэг. Зүгээр нэг гүйлгээд харахад бол ингээд адилхан харагддаг. Гэтэл ингээд яг ингээд тулгаад харахад нэг хүмүүсийн зөрүүтэй. Эсвэл одоо нэг ширхэг цэг ч нэмэгдсэн байх чинь. Тэгээд яг тэрнээс болол ингээд анзаарахгүй байдлаасаа болоод ингээд энэ төрлийн гэмтрэг дээр бас хөрчлөх гэдэг. Тэгэхээр бол ялангуяа энэ санхүү бүртгэлийн мэйлээр харьцдаг, энэ мэйлийг хүлээж авдаг. Одоо бичээрийн ажилтнууд гэдэг юм эдгээр ус бодлохоор зайшгүй санагдталж байгаа хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ хурамч одоо хаягнаас ирсэн байж болцгүй энэ мэдүүдийг одоо мэйл болгоныг үзэж шалгаж тийм ээ. Снаа шалгахыг бас хэрэггүй. Ингэснээрээ магадгүй тухайн өөрсдийнхөө мэдээллийг гэмруутай этгээдүүдэд тийм ээ гэмт этгээдүүдэд алдах бас хэрэгцэлтэй. Чингэлээ дүүргийн прокурорын газраас ер нь залхах гэмтэрээс сурсан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? За ер нь Чингэлээ дүүргийн прокурор манай дүүргийн прокурорын газраас ч гэлтгөө тийм ээ. Цагтгийн ерөнхий газар гэмтэрээс сурсан сэргийлэх зөвлөлөөс маш олон ажлуудыг хийж байна. Сухал яг энэ залилах гэмтэрхтэй холбоотой. Тухайлх юм бол одоо нэг ятгах тусам нэгтэл тийм ээ. Залилагчид бүх боломж олгож гэдэг юм. Энэ урьдчилан сэргийлэх ажлуудыг бол өрдөн шалах байгууллагатайгаа хамтраад манай одоо тухайн дүүргийн отод төвсрийн хэмжээнд бол явуулж байна. Тухайлх юм бол одоо цахим хэрэгсэл тийм ээ. Иргэдийн хэр үйлчлүүлдэг Facebook группүүдэд одоо шеэрлэх тийм ээ түүхийх. Энэ талын гэмтрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд аж ахуйн гэж байгууллагуудад яриа таниулах, сургалт яриа таниулахыг захиалгаар хийх. Иймэрхүү чиглэлээр урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулж байна. Гисэн хэдий боловч болоо энэ гэмтрийн хаалтууд одоо тэтгэлэн багасахгүй байна. Нэмэгцээр байгаа тийм. Одоо иргэдэд та зөвлөд хэлэхэд энэ залхах гэмтрээс юу хэрхэн урьдчилан сэргийлэх яг юун дээр анхаарах шаардлагатай. Яг сая анхаарах шаардлагатай юмыг хэллээ тийм ээ. Тэгэхээр та яг товчхон бас нэг дахиад нэг анхаарах урьдчилан сэргийлэх чиглэлээр бас нэг мэдээлэл өгч. Ер нь бол яг энэ залхах гэмтрээс бол иргэд хоригч нар бол өөрөөснөө бол сэргийлэх бүрэн боломжтой гэж би бол хардаг. Яагаад гэх юм бол одоо жишээлбэл магадгүй ингээ хулгайлах гэмтрэг байж юм тийм ээ. Энэ хулгайлах гэмтрийг бол хоригчоос одоо нууц талд аргаар хэмэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн гэмтрэг болоход хоригч мэдээгүй байдаг. Гэтэл энэ залхах гэмтрийн дийлэнх арга нь ерөөсөө нөгөө хоригчийн зөвшөөрлийн дагуу тухайн төргийн шилжүүлээд авсан байдаг. Өөрөөр хэлбэл хоригчийг ямар нэгэн байдлаар хуурах, өөрөө шилжүүлдэг тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо төөрөлтөд оруулах ийм байдлаар байдаг. Тэгэхээр бид нэр өөрөөсөө 100% сэргийлэх боломжтой. Альва нэгэн одоо тэгэхээр залгигч гэмт этгээдүүд бол танд бол хамгийн ашигтай хит ашигтай одоо та нөхцөлийг санал болгоно. Тухайлбал одоо та мөнгө өгөөд магадгүй 7 хоногийн дараа ингэж болгож авнаа. Та яараарай тийм ээ.
та сүүлийн 5 захиалгыг ингээ авах гэж байна. Урьдчилан мөнгө шилжүүлсэн хүнд одоо хамгийн хямдралтай үнээр ингээд өгнө ч гэдэг юм тийм ээ. Эсвэл одоо зах зээлийн үнээс хямд маш хямд зүйлийг ингээд худалдан борлуулж байна. Та яараарай. Тийм ээ. Хамгийн түрүүлж орсон энэ мөнгийг авнаа ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд ашиглах хэрэгтэй шаардлага тулгуурлаад байна тийм үү. Өөрөөр хэлбэл тухайн хүний нэг хүсэл эрмэлзэлтэнд шууд тулгуурлаад ингээд иймэрхүү байдлаар байдаг. Тэгэхээр энэ таатай нөхцөл болгоны цаана магадгүй энэ амар хэлбэр харгаар ингээд мөнгө олъё гэсэн энэ эрмэлзэл болгоны цаана ямар нэгэн энэ гэмт санаа зорилго байхыг үүсэхгүй. Гэтэ мэдээж яг тодорхой иймэрхүү мундаг сайхан урагшуул том урагшуулуу зарладаг аж ахуйн нөхцөл байхыг үүсэхгүй тийм ээ. Гэтэл энэ үйлдэл дээр бид нэр бас нухацтай хандах хэрэгтэй. Хамгийн гол нь аль биесны вебсайт, аль биесны цахим хэрэгсэл тухайн магадгүй газраас худалдаа авалт хийж байгаа бол тухайн газар заавал сайжгүй сайн судлаач л гэдэг юм. Мөн дээрээс нь юу гэлээ хуурамч одоо сошиал хаягуудад тийм ээ. Өөрийн одоо мэдээллүүдийг бий болохгүй байгаа. Тухайлбал одоо хүний аваг нэр регистр ямар нэгэн одоо вебсайтэд бүртгүүлэхэд заавал утасны дугаар, имэйл хаяг тийм ээ, регистрийн дугаарыг хүртэл шаарддаг болсон. Энэ тохиолдолд юм болгон дээр ингээд өөрөөсөө мэдээллийг тавьж болохгүй. Дээрээс нь интернет банк сошиал харчинд хэрэглэхдээ одоо интернет банкны захин мөнгө нууц үгийг бусдад хэрэглүүлэхгүй байгаа. Дээрээс нь энэ нууц үгээ, Facebook-ны нууц үгээ одоо тогтмол шинжилж байгаа тийм ээ. Энэ нууц үгийг хэн нэгэн одоо олж мэдхээргүй одоо өөр хүнд төрлийн магадгүй одоо гаврах гар утасны дугаараар хэлдэг. Ирүү магадгүй хийдэг бол та өнөөдөр магадгүй солих хэрэгтэй. Та болоо нэрсэлт нөхцөл байдал байна гэж хэлмээр. За өнөөдрийн подкаст оролцож мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн намайг хурж оролцуулсанд баярлалаа. За Про подкасттай хамт байсан үзэгчдэд баярлалаа. За подкасттай холбоотой санал хүсэлтэй та бүхэн Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаалганд ирүүлээрэй.